Парламентын 7 оны нэвтрүүлэг хууль санаачлагч булангаараа үзэгч та бүхэнд өргөлжлөн хүрж байна. Энэ удаагийн зочноор улсын их хурлын гишүүн Цэнгэл оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёулаа яриагаа хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийн эдийн биржийн талаарх хуулийн талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго нь яг юунд оршиж байна вэ? За баярлалаа. Юуны өмнө телевиз үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ биржийн тухай хуулийг ажлын хэсэгт бол бид нар ажилласан. Энэ бол одоо зайлшгүй өнөөдөр манай оронд тулгарч байгаа. Энэ хөдөөгийн малчтын түүхийд, малын түүхийн гаралтай түүхийдийг яаж борлуулах юм? Өнөөдөр нэг машин унаатай түүхийдийг одоо ноос ноолоор арьс шир ингээд аваад явж байгаа усуудад ингээд одоо change гэж яриад байгаа шүү дээ. Энэ усууд өгөөд байх юм уу? Нэгдсэн бодлоготой байх юм уу гэдэг л ерөөсөө хуулийн гол үндсэн зорилго оршиж байгаа. Тэгэхээр бол энэ Монгол мал хөтөлбөрийн хүрээнд малчтыг ер нь бол одоо мөнгөтэй эргэлтэнд, мөнгөний эргэлтэнд оруулдаг. Ер нь одоо малчтынхаа ах амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн энэ арга хэмжээний нэг хэсэг нь бол энэ биржийн тухай хууль. Монгол Улсын засгийн газраас бас малчтынхаа талаар тодорхой арга хэмжээ авч үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжиж ерөөсөө нэмэн өртөг бий болгоё. Гадаадад энэ одоо хятадын болоод бусад орны түүхийдийн бааз орноос шилжиж гэж одоо зоригтой алхам хийсний үндсэн дээр бид нар 300 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Энэ дундаас бол ноос одоо ноосыг одоо цэвэр дээдрэлийн ангилын ноос бэлдсэн килограмм малчинд килограмм тутамд нь 2000 төгрөг олгоё гэдэг. Энэ ажил бол эхлэлийн шатанда явагдаж байна. Малчтад аймгийн төв болон сумын төвөөс ороод интернетээр онлайнаар одоо биржийн мэдээлэлтэй танилцах одоо тийм техник технологийн нөхцөл байдал нь одоо ихэр бүрдсэн гэж үзэж байгаа. Ер нь бол манай одоо мэдээллийн сүлжээ бол их хүчтэй явж байгаа шүү дээ. 2000 онд бол зөвхөн баруун 3 аймгийг л шилэн кабелаар л бид нар одоо холбож ирсэн бол өнөөдөр бол бүх аймагуудыг бол одоо шилэн кабелаар холбоо дууссан. Тэр байтугай сумын ихэнх хэмжээ, ихэнх одоо сумд бол шилэн кабелд холбогдсон учраас энэ мэдээллийг авах болцоотой. Гэтэл өнөөдөр тэр компьютерийн хүртээмж, компьютерийн одоо эзэмшдэг тэрэнд одоо мэрэгцсэн малчин хэд вэ гэвэл хараахан одоо бас бидний санаа төртөл бол тийм мэдээлэлээ Улаанбаатараас ч юм уу сүлжээгээрээ дамжуулаад авах юм болцоо хараахан бүрдээг байна. Тийм учраас энэ дээр бол одоо бас биржийн болоод Монгол мал хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр бид нэр сум болгонд 3 хүний оронтойтой малын үржил селекцийн одоо албуудыг байгуулсан. Эндээ түшиглээд энэ төрлийн албан хаагчдыг түшиглэж бидний сургалтыг явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Бирж байгуулах үйл одоо ажил одоо яг ямар төвшөнд явж байна вэ? Яг хэдийн хугацааны дараа бирж яг албан ёсоор байгуулагдах вэ? За бид нар бол хууль гараад бол ерөнхийдөө жил араа болоогүй юм л да. Тэгэхээр эхнийхээ энэ хуулийн хүрээнд бол ерөөсөө манайх ноолуурын хүрээнд л нэг ноосыг авдаг. Тийм одоо улсын хэмжээнд тэр томоохон компани байгуулсан байлээ. За энэ хүрээндээ бол бүх сумдуудад аймагуудад хүрч чадсан юм хараахан хүрч чадаагүй тийм юм харагдаж байгаа. Тэгэхээр биржийн бүтцийг өнөөдөр бас бид нар их хурлуул энэ хаврын чуулганаараа бас ажлын хэсэг гарч үзэх ёстой. Энийг хаана үзэх юм бэ гэвэл хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам бүгдийг одоо энэ журам дүрмээ гаргачихсан. Тэвэндээ албажуулаад аймгийнхаа одоо хөдөө аж ахуйн газруудаар дамжуулаад энэ үйл ажиллагаатай холбогдсон бүх одоо зардал чирэгдлээ төсөвтөө суулгацсан. За тэгээд хийх ажиллагаанд тодорхой болчихсон ийм байх ёстой. Тэгэхээр зарим аймаг сумдад нүг жишг түүхийн эдийн бирж байгуулах одоо тийм төсөл ажлууд явагдчихсан шүү дээ. Тэгэхээр энэ ажлууд одоо яг ямар төвшөнд явж байгаа? За томоохон алцлагц аймаг ховдч гэдэг юм уу? Энэ Говьалтай аймагуудад бол тодорхой хэмжээний жишг биржийн төвүүд бий болж байгаа мэдээлэл бий. Энэ мэдээллийн хүрээнд бол яг одоо малчтын санаа сэтгэл таарсан яг тэдний одоо дэмжлэг хүсэн хүлээж байгаа дэмжлэгийг авч хараахан бас чадахгүй байна. Нэгэнт одоо тэр сүлжээгээ байгуулж байгаа улсууд маань эхлээд журам дурмынхаа хүрээнд малчтад сайн ойлгуулж тэр бараа одоо малын гаралтай түүхийдийг тодорхой биржийн үнэтэй Улаанбаатартайгаа үнэтэй харьцуулаад авах ажил дээр бол бас тэр болгон бүр одоо яг малчт маань өнөөдөр зургтай юм уу радио мэдээллээрээ бол за одоо ноолууруудад 70,000 төгрөг байна. За арьс ширүүл 20,000 хүрсэн байна гэхэд тэнд яг тэр хэмжээгээр бас зарим тал дээр бол алдагдсан тийм мэдээлэл бий. Тийм учраас энийг бол бид нэр бас одоо боловсронгуй болгох
зарчмын хяналт энэ хяналттай эдийн засаг ер нь бол явж одоо үр дүнд хүрэн шүү дээ. Тэгэхээр бол тэр хяналттай гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр өнөөдөр бирж байгуулж болно. Биржийн мөн чанар гэдэг юмыг л бид нэр бүрэн дүүрэн журамдаа хамруулж оруулах дээр л нэлээд хяналт тавих хэрэгтэй мөн гэж үзэж байгаа. Биржийн нэрийг бариад ч гэдэм үү ченжүүд одоо малчтаас ямар нэгэн түүхий худалдаа авах ийм тохиолдол гарвалыг хуулиар яг яаж зохицуулах вэ? Тэгэхээр бирж дээр биржийн бол тамга тэмдэг тусгай одоо тийм албажуулсан логотой байх. Хэрэгүүгээр тэрийг одоо дуурайлгаж хийх юм бол мэдээж эрүүгийн болоод одоо торгуулийн захиргааны хариуцлага хүлээн л дээ. За энийг бол ихэнх үедээ юм чинь одоо бүх 338-39 суманд хамрагдаад 21 аймагта хэрэгжихэд бол тэр дунд бол тийм лойврын ч юм уу залилангийн шин чанартай юм гарахыг үүсэхгүй. Гэхдээ энийг бол аль болохоор гасахгүй байх талд миний саяны хэллээд байгаа хяналтын тогтолцоо ялангуяа аймаг орон нутгийн хөдөө аж ахуйн газрууд энэ дээр бол нэлээд одоо хүч тавьж анхаарал тавьж төрийн албан хаагчдыг оролцож тэр өөрснийхөө мэргэжлийн улсуудын төвшөнд төрийн одоо оролцуулах хэрэгтэй юм гэж бодож байгаа. Парламентын 7 оны нэвтрүүлгийн хууль санаачлагч болонд улсын их хурлын гишүүн Цэнгэл оролцлоо. Танд ажлын амжилтыг баярлалаа. Парламентын 7 оны нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлгийг Улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчлах албанаас бэлтгэн хүргэлээ. Дараагийн 7 оног шинэ нэвтрүүлэгтэйгээр эргүүлцлаа. Түр баяртай үзэгчтэй.